Амраа манайхаа ёо хоолоод. Энэ хэд маань нэр үнэхээр энергитэй хүмүүс угларсан байна. Харамсалтай нь би сая 45 км цагийн хурдтай 10 км зам явсан чинь нүд дуу улаан болчихсон юм байна. Энэ ч өөр юм биш шүү. Энэ доо хүмүүс нэг буруугаар ойлгох гээд ингээд викли шоугаа хийгээ манайхаа. Mongolia. Энэ лоогийн ерөнхий ивент төгчээр Апу компани ажиллаж байгаа. Fresh air нууцгаа шүү манайхаа. Fresh air. Ингээд уугаад байна. Аа сингүр тэгтээ нэр амар гоё болсон юм нэр. Уугаараа. Манай задгаа сингүр зарж байгаа шүү манайхаа. Энэ 7 хоногт маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо манайхаа. Арай гэж нэг юм засгийн газар маань байгуулагдлаа. За тэгээд хар орон хотын нээлтийг одоо хийддэг удаагааж тавьж байгаа. Энэ 7 хоногт ямар ч гэсэн өнгөрсөн 7 хоногийн төгсгөлөөр баахан мод зод тарих юм болоод явчлаа. За дээрэс нь энэ 7 хоногт улсын хурлаар маш олон хуулийн төслүүдийг хилцүүллээ. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой үйл явдлууд болсон. Ингээд бүгдээрээ мэдээг эхнээс нь үзцгээе. За одоо лайвчдгэд бүхэл бүтэн нэг юм юу гарчлаа те нэг юм каст анги энэ лайв чи биш гэтэргээ те. За тэгээд манай лайв чи Мөнх Эрдэнэ ах бас өнгөрсөн 7 хоногийн сүүлээр маш сонирхолтой нэгэн лайв хийжээ. Хаш явна. Солонгос. Хаанхан дарга гэдэг аа? Оо, дарга маш. Юу хийдэ? Зүгээр хоёр юм. Ой, ти бөөнөрө сүргээр явчих. За хаа явах нь? Хаш явна. Солонгос явсан. За юу? Ургангаас унасдаг дарга. Чи яагаад юм бэ? Хасан уу? Аршин сүнсэг дарга. Аршин сүнсэг дарга ямар хэсэг явсан? Туслах судлах маягаар аль. Улаан сүнсэг дарга. Төрийн зардлаар. Овөөсөө явж энэ дөө. Хувьсаа өөрсдөө зардлаар явж энэ. Төсвийн мөнгө төгрөгөөр тавигдаг. Төсөв гарсан байсан. Они тэр дараагаас байгаа тэрнээс. Элэг өшөө ийш гараад тэрнээс. Элэг хоёр шатад тэрнээс. Дарганаас. За, солонгос. Бааш баригдах чинь яана. Юу яах вэ? Төрийн зардлаар гадаад Хөөс тавьж байгаа. Удлаа яриад та. Хоёр шатад юу хийх вэ? Танилцсан. Насра. За юу хийдэг хүн бэ? Юусмас яасан? Хөргөс тавьж. Сайхан сумах. Сайхан сумах. За солонгос ямар хэлээр явж байгаа? Хөргөс тавьж явж. Хотлоо яриад та. Бөөнөр ингэ явж идэв. Манай засаг дарга ангийн засаг дарга чаана юу? Мэдгүй. Бээчгээ солонгос явж байгаа юм те. Хэд хоногийн ажил дээр явж байгаа? Ямар ажил дээр? 3 хоног. Самдаа хийж надад. Байгаа. Ич сонсоод байна. Тэгээ солонгос явж байгаа чинь. Би нэг орон сууц барих гээд гэрээ ирсэн. Яа солонгосоос гэрээ ийна. 90-аас км аваад очихгүй. Оо би тэр зүгээр солонгосод тоолсон. Яасан? Гадаад харилцаа амир солонгосод тоолцох чинь. За өөр төдөөш. Хэдүүд явж байгаа? Би ганцаараа. Манай хүмүүс гэдэг нь хэд засаг явж байгаа? Тав сургаач. 6 засаг дарга. Ой. За та нар төрийн зардлаар явсан байвал яах вэ? Ажлаа өгөөд зайлах уу? Төрөөгүй тийм ба. Бид нар суудаж цаашаа гарах. Цаашаа гарах. Найс. Сайн дарга ингээд зовтагч. Солонгос явлаа. Яа амир дарга. Хамгийн юу сумын засаг дарга дээр ингээд гадаар цугаалж байна. Мөнх Эрдэнэ ах нэрээ өөр амар болцсон юм байна. Мөнх Эрдэнэ ах бол мэдээлэл авчиад очсон ба шүү дээ. Нөө ичээнд нь гэдэг шиг. Яг нисгийнх нь өнгөөж ороод өөр яасан ч амар тандгийн. За энэ бол яг сумын засаг дарга гэдэг очоод яг засаг дарга байж таарч. Мөнх Эрдэнэ ах бол хэлээд байгаа шүү дээ. Гүй солонгос яг вэ 90-д очоод туршлагаа судлаад таарч гэдэг байгаа шүү дээ. Манай сумын засаг дарга нар чи хэл усгүй ч гэсэн очоод туршлага судлаа. Арасоо гэлтэй. Тэгээд ямар ч байсан хит хитэн сумын засаг дарга нар маань солонгост очиж туршлага судлах нь байна. Удахгүй манай сумдууд солонгос шиг болох юм шиг байна.
Тэгээд төрийн зардлаар биш байгаасаа бурхан минь. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгчээр Апо компани ажиллаж байна. Манайха ямар нэгэн тээвэрлэлтэнд ороогүй, ямар нэгэн урт замыг туулаагүй, цоо шинээрээ фрешээрээ байгаа people хамгийн гоё пив шүү. Тэгээд Сингүүр шин савлгаатай, шин амттай болсон байна. Апо фрешээр нууцгай манайха хамгийн сайн people fresh пив шүү. Сингүүр илүү шилэг, илүү зөөлөн боллоо. За өнгөрсөн 7 хоногт уг нь ерөнхий сайдын томилогдсон байгаад байсан. За тэгээд харамсалтай засгийн газар бүрдэж өгөхгүй нэг л эвгүй байгаад байсан. Ардын нам маань дотроо одоо 30-30-аараа 2 хуваагдчих шиг болсон. За ингээд ер нь асуудал жоохон хүндрээд эхэлсэн. За 7 хоногийн ихээр улсын хурал дахь ардсан намын бүлгийнхэн одоо шийдвэр юу гэх юм бэ? Хэвлэлийн баг хурал хийгээд одоо бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдэд танилцуулсан. За тэгэхээр сая манай бүлгийн дарга дурдлаа Монгол улсад тулгамдсан маш олон асуудлууд байна. За эдийн засгийн нөхцөл байдал болон одоо энэ эрчим хүчний асуудал ч гэдэг юм уу. Асуудлууд бол одоо өдөр ирэх тусам бас асуудлууд илүү гүнзгийрч илүү одоо юм хямралын нөхцөл рүү явж гин. Тийм учраас шинээр томилогдсон ерөнхий сайд бол цаг алдалгүй одоо энэ бүтэц бүрэлдэхүүнээ нин даруй яаралтай улсын хуралд өргөн мэдүүлж за тэгээд бодлогын тодорхой асуудлууд дээр яаралтай одоо бодлого шийдвэрээ гаргаж хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэж одоо улсын хурал дахь ардсан намын бүлэг үзэж байна. За ингээд ардсан намын бүлгийн хурлаар за яаралтай одоо сайд нараа бүрдүүлээ засгийн газраа байгуулаач. 3-4 онцлоо юу болоод байгаа юм бэ гэдэг юм ярьсан. За яг энэ хурлаар бас Хишиг Тэмбэрлийн Тэмүүжин гишүүн эрүүгийн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар бас ярьсан байгаа. Ер нь ардсан намынхан цомхон за тэгээд чадварлаг ийм засгийн газар байгуулагдаасай. Энэ яамдуудынхаа тоог цөөлөөсэй гэдэг ийм байр суурийг илэрхийлж исэн. За дээрэс нь Монгол ардын намын бүлэг доторх одоо сөрөг хүчин гэх юм уу? Оюугийн талынхын юу ярьсныг өдрөө сонсъё. Өгсөн бичиг дээр бас яг нь ер нь тэгш оролцоог хангаач гэсэн утгатай агуулга. Оролцоог хангаасай гэсэн тийм байсан. Гэхдээ тавьж байгаа зарчмын шаардлага тийм биш. Сая хэлсэн шиг туршлагатай олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тийм хүмүүсийг сайдаар томилооч. Би бол бүтэц бүрэлдэхүүний үед гендер эрхтгч байдлын тухай хуулийг хангаж орж ирээсэй гэж бодож байгаа. Учир нь гэвэл ерөнхий сайд өөрөө гендерийн үндэсний хорог ахалж ажиллах юм одоо хуулийн үүрэгтэй байдаг. Тэгээд манай үе үеийн засгийн газар гендерийн хуулийг бол ерөөсөө одоо баримталдаггүй. Тэгэхээр энийг бол анхаарах хэрэгтэй асуудал мөн тий. За ингээд одоо ардын намын 30-аад гишүүн ерөнхий сайдын өрөөнд ороод за одоо ингээд сайд майдаа яаж томилох гэж чинь нөгөө хуучин сайд майдраа томилохгүй шүү гэдэг юм шаардлагыг хүргүүлсэн. Зүгээр надад бол шаардлага нь маш зөв санагдсан. Зүгээр ингээд нэг юм улс төрийн яриа тохироо зүгээр ингээд тохиролцоо хийгээл томилчдөг биш тодорхой шалгууртай байя. Ийм шалгуур хангасан, ийм объектив, ийм рационал үндсэл хангасан учраас энэ хүн сайд болж байгаа юм шүү гэдэг ийм байхгүй бол одоо зүгээр л ингээд нэг хоёр хүн ярьж байгаа л тохироо өгөөл би тэрийг авна чи энийг авна гэл ингээд сайд болчдөг одоо болио гэдэг ийм шаардлагыг энэ залуу гишүүд тавьж илээ. Тэгээд миний хувьд бол айгүй таалагдсан. Тэр тусмаа энэ уянгаа гишүүний за яг гендрийн тооцох юм болов шүү дээ. Бусад тэр тавьж байгаа шаардлагууд бол маш зөв санагдсан шүү. Одоо ингээд цаашдаа зүгээр л нэг ийм тохироо хийсэн хүмүүс сайд болоод мөнгө төгрөгөө өгсөн хүмүүс сайд болоод байх юм уу? Эсвэл бол яг үнэхээр бодиттой шалгуур шаардлага хангасан хүмүүс сайд болоод байх юм уу гэдэг ийм маш гоё рационал ийм асуултуудыг асууж ирсэн шүү. За ингээд дарга нар маань гүйсэ. Шийдвэр гаргасан уу энэ тал дээр мэдээлж байна. Өнөөдөр одоо хэдхэн 11 цагаас улс төрийн зөвлөлийн хурал зарлагдсан байгаа. Энэ хурлаар ирсэн саналын тухай ярилцж шийдвэр гаргана. Намын байран дээр. Байр суурьтай байна. Яг энэ хэсэгт хамтрах асуудал. Улс төрийн зөвлөлийн гишүүдтэй аюу өөр өөрсдийнхөө онцгийг гаргаж ярилцах, нээлттэй ярилцаж дундын одоо хамгийн зөв шийдлээ олоход
төрүүлээд байр суурь илэрхийлэх нь бол буруу болов гэж бодож байна. За ингээд нөгөө ардсан намаас бусад бүх жижиг намуудад бол санал тавьсан юм шиг байлээ. Тэ хүн нам, за тэгэл энэ иргэний зөрг ногоо нам, за үндэсний эвсэлгээд бүгдэнд нь санал тавьсан. За тэгээд одоо бүгдээрээ хурал мурлаа хийнэ гэсэн. За тэгэл одоо ерөөсөө тэр ордон дотор чинь 7 хоног эхлээл ер нь их хөдөлгөөнтэй ингээд ийш тийшээ гүйсэн ийм л байдалтай байл. Сайдын сураг гарахаар хүч хурдтай шүү дээ бас. Яг одоо ингээд ах нь одоо сүүлийн удаа шүү дээ. Өөр яасан юм шүү. Дахиад нэг даргын суудлын онгоц сураг гарвал дахиад хурд авч шүү дээ. 3-р 4-р арандаа игээд төрөө. Дарга нар чи гүйс ордон дотор чи ийш тийш гүйлтэл хурдаа аваад ерөөс нэг сайд болчих санаатай л ерөөсөө тэр энэ тэнүүгээр чи ерөөсөө тохиролцоо хийгээл мөнгөө барайл гүцсэн. Ах нь одоо л гоё ажил миний доо гэл ингээл. За ингээд ер нь бол ордон бол маш их хөл хөдөлгөөнтэй болсон. За энэ бол 2 дахь өдөр байсан. За ингээд ер нь бол дарга нар хоорондоо тохиролцсон юм шиг байгаа. За хин ямар сайд авахаа ер нь хоорондоо тохиролцсон. За ямар намууд орохудаа хоорондоо тохиролцсон. За ингээд улсын хурлын чуулганд зандаа шатар дарга маань сайдуудаа аваад орсон. Ихэнх нь дандаа хуучин сайд нар байсан. За тэгээд улсын хурал дээр одоо гишүүд бас шүүмжлэл хэлж байна. Орж ирсэн сайд нарын талаар. Хоёрдугаарт энэ сайд нарыгаа үлдээж байгаа шалгуурууд нь ер нь юу юм болоо гэд. За мэдээж зарим нэгэн сайдуу сайн ажилласан л гэж байна, тааруу ажилласан л гэж байна. Гэтэл нийгэм бас хэнийг яаж дүгнж байгаа юм болоо гэдэг асуулт байна. За одоо шулуухан хэлэхэд би сангийн сайдыг үлдээж байгааг бас жоохон гайхаж байна л да. Гэхдээ яг нөгөө тодтгол орж ирээд бүтэц өөрчлөлтөөр өөрчлөх гэж байгаа мөгүй юм мэдэхгүй байна. Одоо бид нар чинь гишүүн болоо жил болоогүй хугацаанд 4 дахь тодтголоо хийх гэж байна. Тэгэхээр ер нь бол сонгодог парламент, сонгодог засаглалтай улсад бол төсвөөс олж их асуудал үүсдэг. Төсвийн тодтгол хийгдэж гэн гэдэг чинь тооцоолол буруу байсан байна, төлөвлөлт буруу байсан байна л гэсэн үг. Гэтэл нэг жилд одоо 4 дахь тодтголоо хийх гээд за яг тодтгол явахдаа 4 дахь төсвөө батлах гэж явж байгаа гэдэг энэ хэний хариуцлагатай холбоотой болоо. Би бол жавхлан сайдад бол хувь хүнд бол ямар ч асуудал байхгүй. Зүгээр энэ тодтгол энэ олон хийж байгаа нь өөрөө асуудал биш үү? За яг үнэ тий. Яа, яг үнэ. Гэхдээ энэ баярмаа гişүү ямар амар яг энэ юмыг онж хатгаад байна тий. Гэхдээ нэрийн жавхлан яагаад сонгод байсгээл сонгоч. Хүрсгүй үеэл гэж сонссон одоо тэгэхээр ингээд байсгээд сайдлаад идэг юм уу? Эсвэл бүгдэнд нь сайхан хуваарлтын тэгшигдэг болоод сайдлаад идэг юм бүү мэд. Энэ бол үнэхээр хэцүү. За дээрэс нь цэнгүүн гишүүн бас амар гоё асуултууд асуусан. Сангийн сайд жавхлан 2021 оноос хойш ажиллаад төсвийн зардал 2 дахин нэмэгдсэн. Тэгээд 15 их найд байсан төсөв 30 их найд болсон. Юмны үн 33%-аар нэмэгдсэн. Ханш 20%-аар суларсан. Зээлийн хүү 5.2 пунктээр өссөн. Гадаад дур 12%-аар өссөн. Төлбөрийн тэнцлийн урсгал зардлын алдагдал 55%-аар өссөн. Тэр өмнөх засгийн газар унахад гол нөлөөлсөн хүмүүсийн нэг бол жавхлан сайд. Тэгээд тоон үзүүлэлтээр чадахгүй гэдг нь тодорхой байгаад хахад Монгол Ардын намд өөр сангийн сайд хийх хүн байхгүй байгаа юм уу гэж асууя. За тэгээд жавхлан сайдаас бас асууя. Анх гишүүн болоод болсон 100 тэрбум төгрөгөөр 24 суманд соёлын төв барих хэрэг байгаа мó. Тэрний хооронд ач холбогдлоор нэрчим хүчний төслүүдэд явуулж болохгүй мó гэд асуужсэн. Тухайн үед таны байр суурь бол соёлын төвүүдэд барих хэрэгтэй гэжсэн. Өнөөдөр ахиад асууя. Та энэ байр суурин дээр байгаа юу? Оо ямар гоё. Гэхдээ энэ цэнгүүн гишүүн биш үү те? Царайлаг бол тэнэг байдаг гэдгийг үнэхээр үүсгэж шүү нэ. Үнэхээр амар. За хариултыг сонсъё. Жавхлан сайд юу гэж хариулсныг сонсъё. Төлөвлөгөөнд сургуулаач барина, цэцэрлэгээж барина, эмнэлгээж барина. Эрчим хүчнийхээ реформыг чинь ингээд оруулсан байдаг. Харин хизээ ямар хэмжээтэй хийх вэ гэдгийг бол олон зүйлээс шалтгаална. Төсвийн хэмжээ, өөр их усэр боломжит зүйлүүд юу байна вэ гэдэг. Тэрийг харин чухалчлах тэр эренбэлхийг тийм бас субъектив байдлаар харж бас болохгүй шүү. Болохгүй. Өнөөдөр мэдээж одоо эрчим хүчит тулгамдсан асуудал, за боломжтой газар нь үнэхээр шаардлагатай болвол тэнд одоо суман дээр соёлын төвөнд тутам байвал тэрийг нь барих хэрэгтэй. За гүйцээж хариулъя. Барих хэрэгтэй. Тэгэхээр тэр нь өөрөө
бид нар бас өөр зүйлээр ирэмблэх хэрэгтэй юм байна. Тэрнээс гинт тийм нэг бүрдэр жишээ та өөрөө хүндэтгэлтэй хандаа би энд хариулж штэ. Миний минут яваад байна. Та өөрийнхөө минутан дээр ярил л та надад. Та суудлын дээр суучаад надад юм уу дээр л яасан бэ? Энэгээр ингээд агсан тавиад яваад тах юм. За ингээд нэг иймэрхүү байдалтай. Гэхдээ эн чинь priority-ний тухай асуугаад шүү дээ. Сумын төв чухал юм уу? Тэр дэлбэрсэн цахилгаан станцаа янзлах чинь чухал юм уу гэдэг ийм асуулт асуугаад шүү дээ. Тэгсэн чинь яста айлаа линцэл гэж байна. Тэгээ яг бүрүүдэрч гişүү яалтчгүй ардсан нам засгаас гарсан чинь ер нь нэлээд вайлд болцсон байлээ шүү. Ер нь тэр дарга улсын хурлын дарга маргийн чамаагүй болсон байлээ. За дээрэс нь цэнгүүн гişүүн дахиад нэг хүнээс асуусан. Өнгөрсөн үйл иргэдэд хуучин цахилгаан станцууд дэлбэрэхэд бэлэн болцоод байна гэд айлгаж агаад үн тарифаа нэмсэн. Үр дүнд нь 550 тэрбумыг бид нар цуглуулсан. Яг боддоор 77 тэрбум нь л хуучин цахилгаан станцуудыг шинжлэхэд орсон. Тэгээ чойжл сүрэн сайд бол 2 төслийг хөтлөхийн төлөө явсан. Нэг нь бол бодийн гэгддэг бөөрөлжүүдийн 300 мегаваттын цахилгаан станц. Нийслэлээс 300 тэрбум төгрөгийг аваад бондоос аваад өгсөн. За дараагийнх нь Баянгийн гэгддэг эсвэл өөрийнх нь ч гэж хүмүүс ярьдаг 600 мегаваттын цахилгаан станцын төсөл байгаа. Бусад төслүүдийг бүгднийг хавд ороод явуулаагүй. Бусад хөрөнгө оруулагч нар жижиг цахилгаан станцууд бүх төслүүд зогссон. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ Зандан шатар ерөнхий сайдаас бас асуумаар байна. Энэ эрчим хүч, зам тээвэр, барилгын яамдаа бүгднийг нэгтгэхэд дэд үтцсэн яам гэж болгоод төслүүдэд ач холбогдлоор нь ирэмлээд уялдаа холбоотой явуулчих болохгүй байсан юм уу? Йоо, ямар аа. Бүрмэн нүдэн дээр нь олж чадчих чинь те. Чоожо захирлын хариултыг сонс. Цэнгүүн гишүүнд би бол хуваасаа маш их хүндэтгэлтэй хандж байгаа. Эрчим хүчний реформ үндэсний хороод бид цуг шийдвэр гаргасан. Цахилгаан эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах ажиллагаанд бол улс төрийн манлайлал аваад надтай цуг та шийдвэр гаргасан. Энэ шийдвэр маань харамсалтай нь олон нийтэд бас богино хугацаанд, ойрын хугацаанд шүүмжил дагуулж байгаа учраас сүүлийн үед бол цэнгүүн гишүүн маань одоо манийгаа гайгүй шүүмжилдэг болсон. Манийгаа шүүмжлэхээр таны яриатан олон нийтэд дунд өсөж байгаа бол би өдөр болгон танаар шүүмжлүүлэхэд одоо бэлэн байна. Энийг бас залуу улс төрчхөн уулын хөрөнд санаа гаргаад ийм юмдар хамт явсан юм аа. Одоо ингээ шүүмжлүүлэхэд бас гэлээ дахин гэлээ би бэлэн байна. Өдөр болгон шүүмжлүүлвэл бүр сайн. Та нар зүгээр анзаараарай манайхаа. Яг асуултанд нь яг тодорхой аргументтай, үнэлэлтэй хариулт байхгүй. Юу хэлж ийм гэхээр зүгээр цэнгүүн намайг шүүмжлээд тэгээд би одоо намайг шүүмжлүү. Гэхдээ тэр өмнөх асуултууд нь яасан бэ? 7 хоногийн өмнө шүү. 7 хоногийн өмнө би ёс зүйн хариуцлага хариулнаа гэд ярьжсэн микрофон дээр шүлсэн хатаагүй байхад буцаад сайд болцсон явж байгаа. Тийч бүхэл бүтэн нэг хүний амнаас үргэлжтсэн. Бүхэл бүтэн тийч 100 мегаватт ингээд дараа өвөл яах нь мэддэхгүй ингээд алга болцсон. Ийм байхад манай хүн ямар ч аргументгүй ингээд сууж. За ер нь бол хамгийн олон хүмүүсээс шүүмжлэл сонссон 2 сайд бол энэ 2 сайд байсан. Яагаад жавхлан гэж баг одоо мэдэхгүй энэ хурал дээр асуусан хүн болгоо жоохон сөрөг талын хүмүүс бол бүгдээрээ жавхлан асуусан. За дээрэс нь яагаад чоожо гэж саяхан ингээ хүний амнаас үргэлжсэн ингээд асуудал үүсчихэд хахад яагаад энэ хүн бэ? Магадгүй яг цоожо дарга маань сайд болоод дараа өвөл манусын тог тасраад хурд болон хүнүү 22-ын тог тасрахгүй тулд байж магадгүй л дээ. Гэхдээ л эн чинь амар чухал асуулт байхгүй да. За ингээд засгийн газар байгуулагдсан. За ийхүү Монгол Ардын нам засгийн газрын бүтцээ тодорхой болгож сайд нарынхаа нэрсийг өдөртөх зөвлөлтөд танилцуулаад байна. За үүгээр нийтдээ 3 нам хамтарсан засгийн газар байгуулж ерөнхий сайдыг оролцуулаад нийт 20 сайд байхаар бүрэлдэхүүнээ тогтжээ. За засгийн газрын сайд нарыг танилцуулаад өмнөх засгийн газраас Амар сайхан, Дэлгэр сайхан, Бат цэцэг, Жавхлан, Инх баяр, Чойжл сүрнээр удирч байгаа бол Батлан амгалан сайд байсан Бямцагт засгийн газар хэрэглэх газрын дарга. Учир нь тэргүүн шатар сайд болоод эдийн засаг хөгжлийн сайд болж дэвшиж байна. Харин шинээр Дамдын нэм аж үйлдвэр эрдэс баялагын сайд, Баттууд Батлан амгалан сайд, Мөнхбаатар хууйд дотоод хэргийн сайд,
Авбакир хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Батамгалан барилга хот байгуулалтын сайд, Батшуугар захин хөгжил харилцаа холбооны сайд, Чин бүрэн эрүүл мэндийн сайд, Ундрам соёлын сайдаар томилогдож, Монгол Ардын нам нийтдээ 16 сайдаар томилохоор бүтцээ зуржээ. За ингээд засгийн газар байгуулагдлаа 20 сайдтай болсон. За ингээд 3 нам, хүн нам, иргэний зориг, ногоо нам, за Монгол Ардын нам гэсэн ийм намууд байна. Та бүхэн анзаарсан уу те? Ихэнх сайдууд нь дандаа хуучин сайдууд байна шүү дээ. За нэг цөөхөн хэдэн хүмүүс. Тэгэхээр оюун эрдэнэ засгийн газарт хэн нь хөрөс бүхий сайд нар байсан бэ гэдэг бас харах боломжтой болж байна гэсэн үг шүү манайхаа. Заваад. Тэгээд ямар ч байсан нэг ийм засгийн газар байгуулагдлаа. Уг нь зандан шатар дарга бол би одоо яамдын тоог цөөлмөлнө гэсэн яамдын тоо цөөрсөнгүү 2 3 шадар сайд цөөлөгдлөө 2 хон шадар сайд байхгүй боллоо. За тэгээд нөгөө нэг ярьж исэн юм а өнгөрсөн 7 хоногт ярьж исэн яриагаа энэ 7 хоногт бол нэг сайн яасангүй. Зүгээр нэг надад бол зүгээр энийг ийм мэдрэмж төрсөн шүү. Нэг юм мүлгэр засгийн газар болох нь дээ. Ингээ нэг олигтой ч юм хийж чаддгүй, олиггүй ч юм хийж чаддгүй ингээ нэг юм айсан, мигдсэн те. Нэг хоёрхан сайд алга болсон те. Ийм нэг гачнал засгийн газар болж шуудаа гэдэг бодол төрсөн. За эн чинь нэг залуу бол надад амар хоширтой санагдсан шүү. Энэ бол үндэсний эвслийн дарга номт. За хамтарч ажиллахад шадар сайдын төвшөнд хамтарч ажиллая гэж. Яг нэг үгүй хэлэхэд Зандан шатар ерөнхий сайдын зүгээс чин сэтгэлээс хамтарч ажиллая гэдэг саналыг бол тавьсан. Миний мэддэг хийж чадах гараас бодтой ажлыг үр дүн гаргах нэг тодорхой хэдэн чиглэлүүд байдаг. Хараахан эндтэй нэг төдийлөн чиг үүргээд бол нийцээгүй. Ямар ч тохиолдолд би нэг сайдын сэтэр авах гэж юу ч хийсэн ч яах вэ? Сайдлуулж ивэл одоо болж байна гэдэг. Гүйж явдаг хямдхан устарч бас биш гэдэг. Элчиг зүйтэй баг. Гэхдээ ингэсэн. Яг хов сонссон. Хов сонсоход бол номт ийм ч юм болно, тийм ч юм болно гэх ингээ гүүгээд ин мүгээд ин гэж ярьсан. Хамгийн гол нь үр дүн. Улсын хурлд байгаа бараг бүх намууд янханддаг гэдгээ хүлээн зөвшөөрчлөө. Номт бол яг магадгүй тийч улс төр мөрийн 9 шүтийн босон л баг. Тэрийг ойлгож байна. Гэхдээ үр дүнд нь номт янхандсангүй. Үндэсний эвсэл янхандсангүй. Браво. Би бол нэр энэ дээр браво гэж хэлж байна. Бусд нь бүгдээрээ янхан шалаа манайхаа. Тэгээ бас нэг юм үтсэн хүн гэдэг бол бас юм үтсэн л байдаг юм байна. Би зүгээр тэгж л бодлоо. Тэгээ ямар ч байсан номтод шадар сайд болох санал тавьсан. Ер нь бол яг энэс яг энэ нөгөө засгийн газрыг танилцуулгаас өмнөх бүх мэдээнүүд төр номтыг шадар сайдад орно гэдэг ингээд толгойн ингээд байнга явж исэн. Гэхдээ нөхөр бол үгүй гэдэг юм хариу хэлсэн байна. За ингээд Монгол Улсын засгийн газар ямар ч байсан байгуулагдаад авлаа нөгөө ярьж исэн шигэ цөөхөн яамтай болно, цомгтгон гэдэг юмнууд бол зүгээр юм мейкап маягтай тийм хоёрхан сайд яасан маягтай юм байна. Тэгээд миний хувьд бол энэ бол жоохон мүлгэр засгийн газар болох нь дээ л гэдэг юм бодолтой. За. Хүний эрүүл мэнд гэдэг бол энэ дэлхий дээр хамгийн үнэтэй, хамгийн чухал зүйл байдаг. Гэтэл манай Монгол улс эрүүл мэндийн даатгалын систем ямар амар дампуурсан бэлээ бүгдээр мэднэ. Гэтэл хувийн эрүүл мэндийн даатгалын систем Монголд одоо гарч ирж байна. Энэ бол хамгийн чухал. Агуулгагийн эрүүл мэндийн даатгалыг та бүхэнд санал болгож байна. Магадгүй танай ажилтан эрүүл мэндийн даатгалаа одоо даатгалаасаа болоод эмчид үзүүлж чадахгүй байгаа юм шүү дээ. Эсвэл бол урт хугацаанд та ажилчдаа тогтоон барихын тулд эрүүл мэндийнх нь асуудал анхаарч чадахгүй байгаа юм шүү дээ. Хэрвээ тийм бол та яг одоо агуулгагийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаарай манайхаа. За манай компани захирлууд, хүний нөөцүүд энэхүү эрүүл мэндийн даатгалыг авах юм бол зөвхөн ажилчдаа даатгаа зогсохгүй. Та бүхэн компаниар авчих юм бол ажилчдын гэр бүлийг хүртэл одоо нэмээд даатгах боломжийг агуулга даатгалынхан олж байгаа юм шүү. Хамгийн гол нь таны ажилчдын гинтийн эрүүл мэндийн эрсдлийг даатгах тэр гоё боломжийг агуулга эрүүл мэндийн даатгалынхан та бүхэн санал болгож байгаа юм. Тэгээд захирлууд болон хүний нөөцийнхэн агуулгагийн компани
эрүүл мэндийн даатгалд хамрагдаарай. Та заавал илүү мөнгө төлөх шаардлагагүй. Зүгээр л хувийн эрүүл мэндийн даатгалын компанид хангалттай шүү. Агуулга эрүүл мэндийн даатгал. Энэ 7 хоногт одоо маш царайлаг тэгээд амар гоо дотортой дулдаг Magnet Brain гэдэг эмэгтэй Германаас шагнал авсан. Hello, my name is Magnet Brain. I'm from Mongolia. I'm an artist, singer, songwriter. If you really want to do, you can. I just only focus in my mind. I just only focus in my heart. It's a point. Yeah. Soul Mantra, your song that won the BMVA for Best Song. What was the inspiration? It's a big story. It's like a half piece of my soul, half healing my mind. If I compare, it's like the sun. Today I will perform really dark things. If I compare, it's the moon. What does it mean to you to receive the Obscure Agency Best Emerging Artist Award at the BMVA 2025? Oh my God, thank you so much. I'm so grateful that, you know, I like the 2 award. What do you mean? It's an amazing, wonderful experience. Bravo, Magnet Brain! Үнээр ихтэй амар лага. Яг одоо Magnet Brain энэ хин хоёр бол үнэхээр лага. Яг ийм дотортой дуулдаг нөгөө зөлгөө нөгөө Morning Star Babies. Тэгээ энэ хоёр бол бүр ингэж яг энэ тайсны performance үнэхээр надад бол яг ингэж бүр яг ингэж өөрийгөө өгөөд идэх хөхгүй бүр ингэж дуулж байгаа муулж байгаа тий. Яг сүүлийн үеийн залуучууд бол жоохон студийн дуулалттай шүү дээ тий. Гэтэл энэ хоёрын яг stage performance нь бол үнэхээр амар гоё соултай байгаа шүү. Тэгээд дахиад тий баяр хүргэе. Business Монголд award авсан байгаа баяр хүргэе. Энэ 7 хоногт Аз твдээ одоо Монгол улс анх удаага сагсан бөмбөгөөр одоо эхний 3-т орсон байна. Тэд нар ирлээ. Улсын шилдэг байгууллагатай тоглолцоогүй юм. Энэ сэтгэл маш хангалттай байлаа. Тэгээд өөрчлөлт юм маш баяртай. Тэлцэн бош үүд бол маш гоё болж өгдөг. Тэг нэг одоо нэг хүндийн төсөөлөл байгаа штэ. За энэ тэмцээнд очоод арай их болов яах бол за арай ихгүй баха арай их болов гэдэг. Юу нь бол төсөөлсөн боцоос хамаагүй илүү байж чадлаа гэж бодож гоё юм. Ер нь нэг төлөвлөсөн төлөвлөгөөний дагуул тоглолцсон. Тэгэл дасгалжуулагчдынхаа тоглолтын төлөвлөгөө яаж гаргавал тэр төлөвлөгөөг дагаж тавьсан. Сая харин манай хөгшин өвдчөөд сүүлийн тоглолтуудыг л үзэж чадахгүй болсон. Харин ингээд сая Азийн авраг болоод ирэхэд нь одоо үнэхээр баярлж байна. Ийм сайхан амжилт гаргаад ирж байгаа хүүхдүүдтэй үнэхээр хайрлж байна. Бахын аргагүй. Монгол улс түүхэнд анх удаа Азийн хүрэл медаль манайхаа Азтай 3 ранглагдаж байна гэдэг бол энэ бол үнэхээр гайхалтай шүү манайхаа. Тэр тусмаа багийн спортоор манайхан ч тэгдэг штэ бид нар бол бүх юм уу бокст бол алдаг багаар болж чадахгүй гэдэг. Sorry. Төр оролцоогүй бол тэр салбар алдсан байна гэдгийг харууллаа. Хасын үлгийнхэндээ баяр хүргэе манайхаа. Чатлаа. Би бол бөмбөг сонирхдаг яг үнэн л. Тэгтээ манайхаа эн чинь ийм шүү те. Одоо Европын аварга зохион байгуулагдаад те 3-т орж байгаат л адилхан юм шүү те. Champions League-ийн 3 гэдэг чинь одоо баг Португал үстэй те. Португал гэдэг чинь Роналдо үстэй те. Ази Роналдонод ирж байгаа байхгүй дахиад баяр хүргэе. Яа гоё те. Үнэхээр нэр төр оролцохгүй бол нэр Монгол залуучууд алхаар байна нэрэ. Хөөш хаан төр оролцохгүй тэнцээ алж шүү. Stand up comedy алж гин манайхаа. Сагсан бөмбөг алж гин. Монгол алж гин. Нэрэ шүү. Төр орохгүй бол алж шүү нэрэ.
төр оруулалт мяарч. Улс төр оруулалт мяарч хөл бөмбөгийн холбоог хар. За шинэ засгийн газар байгуулагдлаа. Нөгөө нэг тодтохгүй гэдээсэн төсөө тодтох нэг нэ. За ингээд 5 сарын 31-ний хүлээгээд 5 сарын 31-ээр одоо төсвийн ерөнхий загш нараас улдаан ажиллагааны мэдээг авахад нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнд гэрээ хийгдэв. За тэгэхээр энэ бол шууд 5 сарын 31-нд төрийн хэмнэлтийн тухай хуулиар шууд одоо хэмнэлт болж байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө төсвийн одоо орлого дуцнаас болоод үүсч болцсохгүй алдагч маань олж эцрүү 2.3 их найд гэсэн ийм судалгаа хүрсэн байдлаар гарч байгаа. За тэгэхээр энэ 2.3-ын маань 535 тэрбум төгрөг одоо 5 сарын 31-ний төрийн хэмнэлтийн хуулиар ийм одоо хуулийн дагуу одоо бий болчихж байна гэсэн үг. Энэ та нар жавхлын ингэж санагддгүй нэг дандаа нэг юм шалтгатай байж байгаа үг гэдэг чинь. Одоо та бүхэн санаж байна уу? Ерөөсөө энэ төсвийг л бурхан минь тодтогч болохгүй гэж байгаа л сая 12 сард нөгөө ерөнхийлөгч хориг тангууд өө ёстой болох байсан юм ингээл хоёр их найдаг гэсэн тий. За ингээл дахиад явж байгаа л ерөөсөө энэ төсвийг тодтогч болохгүй гэж одоо тодтогч болно. Бараг 3 их найдаг хасна гэдэг нэг иймэрхүү юм яриад сууж байна. Нэг юм ангид нэг юм байг нэг юм шалтгатай юм биш нэг өдөр нэг имэн нас урчдаг маргааш нь өвөө тэгснэ тэрний маргааш нь өвчин тусаад ингээд яг нэг тийм ангийн муу сурлагтай хөлттэй адилхан байгаа зү тий. Тэгээ сангийн яамд ямар нэгэн тийм бодлого байна уу гэж асуумаар. Одоо яг үүндээ түрүүн баярмаа гişвэрсэн тий энэ жил ингээд 4 дахь удаага төсөв батлах гэж байна яг үүндээ. Дөнгөж улсын хурл бүрэлдэн тогтоод нэг удаа төсвийн тодтол хийсэн. Дараа нь дахиад төсвөө баталсан чинь хориг тавиулаад дахиад нэг төсвөө тодтолсон. Одоо ингээд дөрөвдгөө ийм сангийн ийм лалрын сангийн сайд гэж ямар юм байсан бэ? Гү нэрээ. Манай ангийн муу сурлагтлаас ч муу шааж нэр шүү. За тэгээд улсын хурл маань засгийн газраа сайхан баталгаажуулсан. За ингээд улсын хурлын чуулга эхэлсэн. За дөнгөж 2 хоногийн өмнө энэ хурдлаар дүүрээд суугаадсан нөхдүүд маань одоо өнөөдөр орж ирэхгүй болоод эхэлж байна. Энэ бол одоо засгийн газрын гишүүнээр томдогдсны маргаашийнх нь хурл. Тийм учраас одоо энэ засгийн газрын хэрэглэх газрын дарга, шадар сайд, тэргүүн шадар сайд гэх мэт одоо албан тушаалтангууд 4 дахь өдөр 5 дахь өдрийн чуулганы хуралдаанд оролцож байх учиртай. Ядаж өглөө эртсэндээ ирээд чөлөө авах шаардлагатай өшөө ажил давхарж байгаа бол учир байдлаа тайлбарлаад явдаг байх шаардлагатай гэдгийг бас би хариуцлагатайгаар анхааруулж хэлж байгаа. Улсын их хурлыг олон нийт хариуцлагатай идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Энэ шаардлагыг хангуулж ажиллах нь бас миний хувьд хурал даргалагчийн хувьд үүргэн гэж ингэж бол харж байгаа. Тийм учраас сонгогдсон шинээр томилогдсон сайд нарыг улсын их хурлын чуулганы хуралдаанд хүндэтгэлтэйгээр үүрэг хариуцлага ухамсарлаж оролцож байхыг үүрэг болгож хэлж байна. За ингээд сайд дарга нар болоод бүгд перх гаалгуулна шүүс. Улсын хурлын чуулган та нар хуралдаанууд үзээрэй хоосон. Тэгэл ямар ч үсэн ингээд нэг конопо дарцсан тэгэл ингээд хоосон хөнгүү ил бол тэгээд одоо дахиад хөөх юмтай амар баясгалан дарга маань сайдын гуйлгачингаа ингээл энэ хин хаана вэ? Сайд нар хаана байгаа юм бэ? Бид нар юу яриа суугаад байгаа юм бэ гэдэг хөөх юм. За тэгээ мэдээж хөргөө улсын хурлын мэт нэг хоорондоо хуралд нь хэдий идэвхтэй гişүүд нь ирсэн байсан. За тэгээд одоо ардсан намчин сөрөг хүчин болцсон айхтар том хэрүүл үснэ. Наадхын номын чимэг энэ чинь бас олон жил хууль юугаар явцсан бас зарим өмнөдөө нэлээд гайгүй шүү. Тэгээд эмэгтэйчүүд рүү битгий янзлаа. За санд гаргасан хөрөжөө сайн зэрэг шүү. Улсын хурлын дарга бүрэгд орч хариуцлагатай байхыг танаас шаардж байна. Өнөөдөр зөвхөн иргэдийн төлөвчтэй хурал татвар тогтоодгүй юм а бүрэгдэрч байгаа. Нийслэл тогтоодгүй. Малын үеийн татварыг та байж захтаа батлалцсан. 330 сумын чи ирэх байхгүй болох байгааг би хэлсэн. Газрын төлбөрийг орон нутаг өөрөө тогтоод юм а бүрэгдэрч байгаа. Та бол ерөөсөө зүгээр парламентд бол нэг алиелагч хийдэг хүн шүү дээ. Бити намын дарга болохын тулд бити хоёрын оронд юм хийжээ зөө. Та намын даргаагаас сунгаанд орчоод бити хоёрын оронд юм хогийн юм хийжээ. Номын чимиг та ямар харилцаагаар гайгүйг мэдэхгүй юм зөө.
Гэхдээ та хуулийг буруу хийж миний гаргасан гаргаагүй саналыг ингэж тайлбарлаж байгаа бол бити андуураад байгаараа гэж би танд хэлээсэй. Намын дарга болох гээд одоо бүх зүйл дээр нэг юм хоосон PR хийдэг зүгээр байгаараа гэж би танд хэлье. Амар мэдгүй. Одоо энэ чи би бол зүгээр энэ засгийн газрыг цөөнхийн засгийн газар гэж харж байгаа. Та нар боддоо Ардсан намын 42 дээр нэмэх нь оюукийн 30 70 гишүүн. Үлдсэн нь бол нэг 50 хэдэн гишүүн байгаа шүү дээ. Би бол энэ засгийн газар бол маш эмзэг засгийн газар, энэ бол цөөхөн засгийн газар гэж хэлж болох болов уу гэж бодогдод. За дээрэс нь одоо ингээ нэг 2 хүн хэрэлдээд эхэллээ. За Нямбатар дарга маань одоо яаж зүгээр байх вэ? Зол жаргал гишүүнтэй бас биефлэлцээ. 5 хоногийн өмнө улсын хурлын тогтоол гаргадаг. 5 хоногийн дараа нийслэл нь ийм тендер зарладаг. Улсын хурлын тогтоол болохоор утаа гаргадаг нүүрсэн төсвийн мөнгө зарцуулахгүй 11 залтна. Тийм үгтэй. Нүүрсэн төлшин төсвийн мөнгө зарцуулахгүй. Нийслэлийн засаг даргаас болохоор нүүрсэн төш 226 тэрбумаар худалдаж авнаа. Би нэг ойлгохгүй байгаа. Энэ талын эсрэг ажиллаад байгаа гэсэн. Энэ хууль хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн засаг дарга байна уу, засгийн газар байна уу? Хууль хэрэгжүүлэх ёстой. Тэгээд яагаад улсын хурлын гаргасан тогтоолыг нийслэлийн засаг дарга нь тоохгүйгээр тендер зарлалт. Айгуу сонио асуулт. Тийм болохоор би таны асуусан асуултанд гайхаж байна гэж хариулж байна. Дөрөв хаахгүй гэдэг зүйл. Тэр бол улс төрчийн үг шүү дээ. Бид нар эрдэмтдийн зөвлөлийн дүүл гарсан. Энэ өндөр илчлэгтэй нүүрсийг ийм одоо угаагаагүй нүүрсийг, чанаагүй нүүрсийг хэрэглэн нэвтрүүлэх нь буруу юм гэдэг ийм дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Би бол зол жаргалыг эрдэмтэн биш гэж бодож байна. Зөвхөн улс төрчүүл, сөрөг хүчний улс төрчүүл аль болох эсэргүүцэх энэ тал руугаа явна. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд маш олон хүн угаартаас асуурсан. Тэгээд үндэсний хороо шийдвэрээ гаргасан. Би үндэсний хорооны шийдвэрийг биелүүлж байгаа. Үндэсний хороо хагас кокс нүүрсийг хэрэглэн нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эрг нөлөөлөл үзүүлнэ. Тийм учраас ийм шийдвэр гаргасан. Тэр импортоор авах уу? Тэгээд би таадаг тэгээд би тогтоол зурсан тэрийг холбогдох газар өгүүлдэг тэгээ хамаараа л яриад их юм. За нэг ийм биф бас хагас кокс чин нүүрс хятадаас авах тийм тендер зарласан юм шиг байна. За яг би бол ингэж бодоод байна. Түүхийн нүүрс биш юм шиг байна. Энэ хагас боловсруулсан юм уу эсвэл боловсруулсан одоо нүүрсийг хятадуудаас авъя л гэдэг л ийм л юм ярьж байгаа шүү. Гэхдээ тэгээд бид нар чи хэдэн их 80 төгрөгөөр хотынхоо хоёр талд нөгөө нүүрс боловсруулад угаагаад хевлээд ингээд яад үйлдвэр барай үсттэй. Чи татвар төлөвчдийн мөнгө ойлгохгүй гэдэг чи ерөөсөө энэ биш шүү. Тэгээд нөгөө зол жаргал гишүүн чи одоо уурлахгүй гэдэг яах юм бэ? Дээрээс нь зол жаргал бол сөрөг хүчний гишүүн ерөөсөө биш. Энэ хүн бол хүн намын буюу засаг барьж байгаа намын гишүүн шүү. Тэрийг бас аягуулсан ойлгох хэрэгтэй. Одоо бид нар хүн нам, иргэний зориг нам бол ерөөсөө сөрөг хүчин биш. Энд нар бол засаг барьж байгаа нам гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За улсын хурал дээр бас жаргалан гэсэн асууж. Тэгээ өнөөдөр бол одоо энэ сайдраас бас хинч хаалга. Яагаад энэ одоо нийслэлээс ийм зөрүүтэй бодлогууд яваад байгаа юм бэ? Яг л бид нар 230 тэрбумаар одоо бас гаднаас нүүрс судалдаж авах хэрэгтэй юм бэ? Хэрвээ энэ 230 тэрбумыг одоо энэ лусан жамс тэргүүтэй гişүүдийн яриад байгаа энэ дулаалга бөгөөд халаагуурыг санхүүжүүлэх аянд зарцуулах юм бол магадгүй бид нар ахаад даруй 20-30 мянган айлыг энэ жилдээ багтаагаад яндангуй болох боломжтой болно. Гэтэл энэ бодлого бас хэрэгжихгүй байгаад байна. Тэгэхээр энэ сайдраас бол энэ тодорхой асуудлуудыг бас асуумаар санагдаад байна. Тэгээд харамсалтай нь бол энэ одоо хинч бас байхгүй л байгаад байна. Хөрлийн дарга. Хинээс асуух уу? Хинээс асуух уу? Хинч байхгүй. Хүн байхгүй бүгдээ дарга нар болоод мөнгөө шаах гээд алга болцгаасан. Тэгээд мэдхгүй би бол ойлгохгүй. Тэгээ сая энэ 7 хоногт чинь Дулаанбаатар гээл ерөөсөө бөөнөрөө гоё юм уу подолк модолк өмсөл гарч ирсэн. Тэгээд
нөгөө нэг айлуудаа дулаалах гэдэг юм уу, нүүрс авах гэдэг юм уу, тэр нь айгүй ойлгомжгүй. За би бол ингэж ойлгоод байна. Мэдээж хагас кокс чинь түүхийн нүүрс биш юм шиг байгаа. Ийм боловсруулсан хагас кокс чинь нүүрс авах юм байна гэж ойлгосон. Тэр чинь одоо үйлдвэртэй байгаа. Тэгээд энэ хагас кокссон нүүрс хийх талаар Нямбатар даргын юу саяхан шүү дээ. Ерөөсө жил хүрэхгүй хугацааны өмнө юу гэж хэлж байгаа сонсъё. Хагас коксыг үйлдвэр байгуулъя гэдэг өнөөдөр засгийн газрын шийдвэр гарчлаа. Хагас коксыг үйлдвэр байгуулъя гэдэг төсөл нэхлээ явсан шүү дээ. Тийм ерөөсө байхгүй. Эрдэс тоглолцоо түүний харьяа компаниудын давсан орлогоор барьж байгуулъя гэдэг шийдвэр хүртлээ. Тийм юм байхгүй. Тэр ерөөсө тийм хагас коксыг үйлдвэр Монгол улсад ихсэн нэгч одоо тийм үйлдвэр байх. Тэгэхээр хагас коксыг үйлдвэр барихад дор хаяж нэг 2-3 жил болно. Тэр 5-7 юу бортгийг түшгэлж хийж байгаа чинь нүүрс боловсруулах үйлдвэр, угаах үйлдвэр. Магнууртх нь Эрдэнэс Монголын харьяа нэгтгэлүүдийн хүрээнд хагас коксыг үйлдвэр байгуулнаа л гэдэг л ийм яриад байгаа. Энэ баригдахад хамгийн багадаа 30-аас дээш сар болно. 5 сарын өмнө манайха 5 хагас жил ч хүрээгүй 5 сарын өмнө ингэж ярьж ирсэн. Тэгээд яриагаа мартсан байна. 230 тэрбум төгрөг буюу эн чинь бараг л нэг цахилгаан станц барьж байгаа мөнгөөр за манай засгийн газар хятад улсаас боловсруулсан нүүрс авах засгийн газар шүү манай Улаанбаатар хот маань тендер зарласан байна. Тэгээд энэ 7 хоногт маш том асуудал гарлаа. За тэгээд Улаанбаатар гэдэг хөдөлгөөнийг эхлүүлсэн зарим нэг гишүүнтэйгээ бас Нямбатар дарга маань энэ 7 хоногт бас хотын гудамжуудаа шалгажээ. За ингээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй улсын хурлын гишүүдийг ингээд тэрэгэн дээр түрээд яг хотын төв гудмаар явсан. Асуудал байгаагүй. Айгүй гоё байсан. Нямбатар дарга шар авдаар яв. Сонгон хайрхнаараа яв. Долоон буудлаар дарихаар яв дарга. Алуулна. Наад хүний чинь бөөр үлдэхгүй. Нэр гэрээс гарах ямарч боломж байхгүй. Яг хотын төвөр талбай уртлын зассан юмараа ингэж яваад байгаа байхгүй тий. За ингэ явсан байна. Дээрээс нь энэ 7 хоногт өнгөрсөн жил боржин боржуур тавьжсэн бол энэ 7 хоногт боржин явган үнэ зам тавьж эхэлж байгаа маа. За ингээд боржин зам ерөөсө 10 дугаар хорооллоор тавьж илээ, хотын төвөөр тавьж илээ, ерөөсө хаасаагүй тавьж илээ. За энийг яасан бэ гэсэн чинь 20 жилийн баталгаатай учраас тавьж байгаамаа гэсэн. 20 жил яана байгалийн боржин чулуу бол үнэхээр сайн учраас 20 жил ямар ч асуудал гарахгүй. Тийм учраас бид нэр энэ замыг тавьж байгаамаа гэдэг хэлсэн. Гэтэл дахиад лайв ч юм уу эрдэн нөгөө гай газар дороос гахаа модон дотроос мөнх эрдэнэ гараад ирсэн. Чанарын шалгасан. За хотын дарга Нямбатараас ганцхан юм гоё энэ циркийн энэ ойр орчмын энэ явган үний зам бордуур зөв зүгээр байна. Энэ хараа. Энийг битгий солиороо миний хөшөө. Тий. Энэ 20 жил дотроо эвдрүүл хагаруул би сольж өгөө. Зүгээр байгаа явган үний гавтан бордуур солих мөнгөөр нийслэлийнхаа иргэдийн эрүүл мэнд боловсролын асуудал, өр хүүхдүүдийнхаа боловсрол эрүүл мэндийн асуудал зарцуулаараа Нямба. Явган үний зам бордуур солих бол бүр 33 дугаар асуудал шүү миний хөшөө. Аргаа ороод одоо гуйа эрхэм Нямбатар даргаасаа. Би бүр ингээд чулуугаар хагалж үрд үзлээ. Зөв зүгээр яахчгүй. Энэ 20 жил битгий л яахч байгаа. За ийм биш. За яг энэ лайвныхаа дараа яг сквадрын талбай хажуудалд яг сольж байгаа боржин боржуудаар очиод яасан чинь нөгөөт нь зүгээр ингээд нэг одоо ингээд унагсан чи хаагцсан. Нөгөө боржин боржуур нь энэ саяныхаас бол хамаагүй чанар муутан бил. Тэгээ өөр мөнхөрт нах бараг 5-6 удаа шидэж үзсэн. Нөгөөдгөө шидээд идэг нөгөө одоо байгаа нь ерөөсө хагарддаг. Нөгөө сольж байгаа нь ерөөсө нэг шидүүгүй бол хагараадсан. Ийм зүйл болсон манайхаа. Тэгээд энэ бол мэдгүй энэ дарга нар одоо буухаас өмнө л одоо боломж нэг ийм хүн байна манайхаа. Нэг борчин юм л нийлүүлдэг нэг байстай байна. Тэрийг ерөөсө
Тэстэ нөгөө нүх болгон руу хийлээ гэдэг шиг нэг боржуулж болгож нэг шаагаад энчээс нэг юм явгууны зам болгож нэг тавиад тийшээс нэг юм юу болгож хийгээд ерөөсөө нэг Нямбаттай холбоотой нэг гар байгаа шүү зөө. Буусныхан дараа шалах юм бол тэр гар ногоо автобусныхан шиг яг шоронд ороход би бол бэлэн л гэж бодож байна. Гэхдээ нэр эн чинь нэг тийм ухаантайдаа нэг боржондод байгаа юм биш шүү дээ. Энд чинь цаана нэг их шиг байгаа болов гэдэг юм хардлага байна. Бүх юмыг боржондод байгаа байхгүй. Өнгөрсөн 7 хоногт харсан шүү дээ. Зүгээр ингээд зам нь хагархаа мөртлөө тэр 2 талын боржин гэж юус тасаад байх шээ. Гэхдээ энэ боржингоор нь явахгүй гэн тэр замаар нь явах юм байгаа шүү дээ хүмүүс. Тий. Цуслангийн замыг хөдөлгээд байгаа байхгүй тий. Үнэхээр хэцүү маа. За дээрэс нь бас манай жолооч нар маань бас сайхан гарууд юм аа. Мэдгүй тэр уг нь бас өмнө нь бас нэг юм хаалт малт хийх ёстой л байсан баг. Тэгээ энэ 7 хоногт бас нэг автобус олонний анхааралд өртлөө. Автобусын бүхэн гарцны нөгөө дөнжин гараас сахруу нарантуу захын зам руу гардаг ингээд. Бүхэн гарцыг маань ингээд тооцоолохгүй ороод ингээд дээрээ ингээд зогссон байна. Одоо ингээд яаж харах юм болоо? Орчжоолтгоо. Үгүй уг нь ийм байхгүй стандартаар байна шүү дээ. Яг нүхэн гарцны ойролцоо, яг нүхэн гарцны ойролцоо за нэг 10 билүү 20 метрийн цаана ингээд нэг юм төмөр байж хэвээр. Тэгээд тэрийг одоо ингээд яахгүй нэвтэрч чадахгүй бол юм шүү дээ. Ер нь гүүр болон нүхэн гарцнуудын наа дандаа ийм одоо аюулгүй одоо ийм төмөр одоо юу гэдэг хаалт маягийн байдаг шүү дээ. Тэгээд тэрэн доогуур ингээд яваад заримдаа монголчууд маань бас сүйтгэж өрсөн тохиолдлууд байдаг. Тэр нэг паркуудын наадлын тэр нэг ийм юмыг өстө байнга мөргөнд. Тэгээд өөрөө гүүрээ хамгаалаад байгаа царайтай байхгүй. Эн чинь ингээд гүүрэндээ маш аюултай юм хийсэн мэт дээ. Эн чинь өөрөө дахиад стандарт зөрчсөн гэсэн. Иргэд биднийг байнга стандарт нийц гэдэг мөртлөө хотын захирга маань өөрсдөө стандарт нийцсэн юм хийхгүй байна. Тэрийг одоо маш томоор харуулах юм болоо. Тэгээд Нямбатар дарга маань ер нь л удахгүй хаа та гэж бодоод байх юм. Гэхдээ тэгээд одоо бас нөгөө улс төрмөр хийгээд нөгөө мо иргэдийн төлөөлөлтөд бадцсан байдаг болохоор бас хэцүү байдаг юм бол ууч гэж бодох юм. Ийм үнийг одоо хотын даргаараа байлгаад байгаа нь зөв ч юм уу буруу ч юм. За ямар ч байсан нэг юм бол. Энэ 7 хоногт хосуудыг 2 талцуулсан аимшигтай байдаа гарсан. Ингээд би эксперт нартайгаа холбоотой байх хичээдэг. Одоо гिचний өдрөөлөн холбоог гэсэндээ наач нэг сартаа нэг удаа сайн юм амжилтын сайн уу ажил төрч юм уу гэдэг ингээ асуухыг би хичээдэг. Одоо Монголд байдаг эксперт гэсэндээ би тхийг юм боддог. Одоо Монгол очих болгонд яаж нэг кофе уугаа сайн юу вэ гэдэг ингэдэг. Гэтэ сүүл надад нэг сони юм тохиолдсон. Одоо манай эхний экс болохоор эхнэртэй өртөөсөө хэлтгүйсэн юм байна надтай. Одоо би Монгол ирэхээр надтай одоо уулзсан цай кофе уудаг гэх юм. Битүүр бол нэг тийм уулзалт нэг нарийн юм яриад ч юм уу. Тэрээс бол одоо хоёул ирэхэд л болж чийдэг юм. Ердөөсөө тийм байдгүй. Яаж тийм би тэр хүнийг 17 наснаас таньж байгаа тийм. Би өнөөдөр битүүр ингээ би нэг 20 жил таньж ин. Миний одоо баг хамгийн урт удаан найзсан хүн. Тэр хүн хизээч миний амьдралд хинч биш болж чадахгүй. Би 80 нас хүрсэн ч би тэр хүнийг хөөе сайн уу юу вэ гэдэг ингээ асуух болно. Тэр хүн рүү залгах болно тийм. Би чинь сайн уу гэхэд тэгээд гэсэн чинь тэр хүний ихнэр надад амар сонь мессеж чигээд намайг сүртүүлээд ингэсэн. Тэгээд би юу олж мэдсэн бэ гэхээр за окей. Ер нь ихэнх монгол эмэгтэйчүүд одоо миний хэмжээнд гэж хэлэхээр айгу муухай ах л та. Гэхдээ ер нь бас ингээд юмыг наантай цаатаа бодох нь арай болоогүй юм байна. Энэ процессыг хийх ёстой юм байна. Ер нь нийгэм өөрөө жоохон эрүүлж хэвээр юм байна гэж би бодсон. Дүү хэрүүлийн айл болсон. Ирэмээр хуваачаад алдсан. Яасаах тэр Европ сэтгэлгээтэй хүүхэн бай. Алин нааширт яадаг гинэ. Гэхдээ нөхөр нь өөрөө ихнэртэйгээ кофе ч уудгүй яах вэ? Гэл балалсан. Гэхдээ тэгээд энэ нөгөө экс нь ихнэртэйгээ кофе уудгүй юм шиг байна бас. Тэнгүү чи ямар ч уурж би надтай уухгүй гэж алнаа чамаг чи яа. Би кофе гэдэг каус гэж надад байхгүй штэ. Алан чамаг гэдэг ингээд дайрсан баг л та. Нөгөө экстэй болохоор кофе маф гол вайн зайн шимэл.
Гэхдээ яг хөө тэгээд мэдхгүй тэгэл эн чинь өөрөө хой хүмүүсийн асуудал шүү дээ. Тэгээд энэ бол ямар ч байсан энэ 7 хоногт бол амар том юу байсан. Би чи ядж хаад олон X-тэй болтой шүү дээ. Гэхдээ манай бомоо бол айгүй хөөрхөн гайгүй л үйдэг шүү дээ. Олон би ингэдэг аахгүй. Би бол бомоогоо үнэхээр одоо хаанд өргөмжилдэг аахгүй. Тий. Бомоо бол миний хувьд одоо энэ дэлхийн одоо хатан хаан гэх юм уу. Манай эксүүд бол одоо тэгээд хоо хүмүүсийн асуудал ч тийм манайхаа тэгээд энэ заавал ороо тэгээд чиний зөв миний буруу гэдэг ах юу ах. Гэхдээ ер нь өштэй манайхаа эхнэрээ эхлээд хайрлаа шүү. Хамгийн гол нь тэр X яах вэ те? Эхнэрээ хайрлж мэдээж X гэдэг чинь тэгээд хүний амьдралд байсан үе чинь ингээд гоё одоо тэгээ мэндийн зөрөөтэй ингээд зүгээр асуудалгүй байж болно шүү дээ. Заавал бүгдээрээ ингэж муухай салгаалдаггүй. Гэхдээ номер 1 нь эхнэр шүү. Вэсэ яг ойлгосон чинь өрөөс гарсан байна. Ер нь нь штэ нэг л юм илээ. Үргэлж бумагийн зөв шүү. Мангар pop шаст. Би яг уус төрч болчихжээ. За манайхан битгий гүйлгээр амар гоё үйлчлэг та бүхэн санал болгох гэж байна. Та бүхэндээ Mobinet-ийн Woo Home гэдэг үйлчлэгийг санал болгож байна. Зурагт интернет гэдэг танаа гэр бүлд хэрэгтэй бүхэл төрлийн үйлчлэгээ багтаасан Woo Home үйлчлэгээ. За эднийх яадаг юм бэ гэхээр Монголд байгаа хамгийн хурдан интернетийг тань санал болгож байна. Энэ хийдгээж 1 гигагийн интернетийн хурд манайхаа энэ бол бүр солиорсон заяа. Тэгээд дээрэс нь штэ тий одоо урамшуул зарлцсан байгаа юм байна. Ямар урамшуул вэ гэхээр та суурлуулахаар шийдсэн бол холбол суурлуул бүх юм өнгөө. Дээрээс нь 6 сарын турш та өнгөө энэ хүү үйлчлэгийг авах боломжтой байна. Худлаа биш яг чигнээс. Чи бүр итгэхгүй байх те. Гэхдээ бүр яг чигнээс. Тэгээд дээрээс нь штэ манайха Woo стриминг гэж байгаа. Энэ яадаг юм бэ гэхээр Woo-гийн бүх төрлийн одоо телевизэн болон та маш олон төрлийн кино контентуудыг Woo стримингээр авах боломжтой байна. Тэгэхээр манайхаа энэ гоё боломжийг битгий алдараа бүхэл бүтэн 1 гигабайтын интернет хурдаар тэгээд дээрэс нь 6 сар үнэгүй Mobinet-ийн Woo Home үйлчлэгийг яг одоо захиалаад аваарай. Mobinet энэ Монголын хамгийн урд интернет үйлчлэг шүү манайхаа. Oh my god! 1 гигабайт! 1 гига! Би зөвхөн өөрт хэрэгтэйг л сонгоход болно. Илүү чөлөөтэй, илүү хэмнэлттэй, илүү хурдан Woo Home өрхийн үйлчилгээ. За шинэ байгуулагдсан засгийн газрын хамгийн том асуудал бол одоо энэ эрчим хүчний асуудал болсон. За тэгээд энэ 7 хоногт эрчим хүчний салбарынхантай ерөнхий сайд уулзаад онцгой байдал зарласан байна. Эрчим хүчний салбарт үүсэж байгаа асуудалтай холбогдуулан ерөнхий сайд өнөөдөр эрчим хүчний яамд ажиллаа. Ингэхдээ эрчим хүчний салбарт бүхэлд нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож, салбарын сайдад 100 хоногийн хугацаанд үүссэн асуудлаа шийдвэрлэхийг даалгалаа. Түүнчлэн энэ талаарх нарийн төлөвлөгөөгөө маргааш засгийн газрын хуралд танилцуулах үүрэг өглөө. За дулааны цахилгаан станц 3 төрийн өмчөд хувьцаат компанид 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр босол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горонд шилжүүлэх, за болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг засгийн газрын шууд хяналтанд авч 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо. За энэ хугацаанд Монгол Улсын засгийн газарт эрх олгох тухай хууль заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, за компанийн үндсэн үйл ажиллагаа удирдлага зохион байгуулалтыг шууд хариуцсан гүйцэтгэж, за компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий засгийн газрын онцгой бүр эрх төлөөлөгч тоглол ажилуулахыг эрчим хүчний сайдад үүрэг болголоо. Шинэ бомаг ярьсны дараа энэ яах талаар энэ жаргалмаа гаргаж байгаа. Энэ мэдээг болвол за тэгээд ер нь өштэй манайхаа дараа өвөл бол асуудал хүндрэх гээд байна. За тэгээд ямар ч байсан
хөрхи одоо нөгөө захиргааны аргаараа л үзэж чинь. Уг нь би хэлээд байгаа тий. Энэ хувийн хвшлийнхандаа боломж олгоч гэсэн чинь дахиад нэг юм онц байдал зарлаад ингээд хүчинтэх юм руугаа л явж чинь. Энэ бол би нэг сайн амжилт олохгүй болов уу гэж бодож байна. Яг тэгэл нөгөө нэг станцын дарга марганар нэрээр өстой таныгаа дэмжиж чинь гэсэн юм ярьж илээ. Ууг нь дахиад л өнгөрсөн 7 хоног эрчим хүчний их усүр барьж байгаа хүн болгоныгоо л ямар нэгэн байдлаар дарамтлахгүй тусгай зөвшөөрөл өгөхгүйгээр ингээл хийлгчгэлтэй. Тэгэл энэ Монголын асуудал шийдэгдэх гэдэг шүү дээ. Үнийн чөлөөлчгөлтөө тэгэл болоо шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг үнийн чөлөөлдгүү тэгэл нэг нэмлээ өртөгтөн нийцүүллээгээл нэг юм балаа юм яриад ингээд явдаг. Энэ яг энэ 7 хоногт үргэлжилсэн. За дээрэс нь төрийн албаных нэг цомгдох нь гинэ. Албан хаагчдаас яаж чөлөөлөх гэж байгаа талаар та нарт мэдээлэл байна уу? Энд чинь төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчлэгээ, төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг их олон төрлүүд байгаа. Нийтээр нь хамруулад яваад байгаа. Мэдээж төрийн үйлчлэгээ багш эмчээс бол оронтой цөөлөх ямар ч боломж байхгүй. Одоо өнөөдөр дутагдaltaй байгаа салбар шүү дээ. Энд бол захиргааны албанаас 10% буюу 2153, тусгай албадаас 25%. Энэ болох дээр сүүлийн 12 жилийн хугацаанд 70%-аар өссөн бүтэц давхарталтай цахимжих боломжтой бүтээмжийн үнэлгээ сул гэсэн удаас тусгай албадаас 25%. За үйлчлэгээний албанаас 9% буюу 3658. За улс төрийн албанаас 9% буюу 340 гэсэн тоо судалгааг хилцүүлгүйгээр ярьж ирсэн. За ингээд нэг 14,000 гаруй төрийн албаных нэг ажлаас нь алнаа гэдэг юм ярьсан 16 онд. Бага тоо. Энэ бол үнэхээр бага тоо шүү. Иннээс олон хүнийг ажлаас нь халах ёстой. Яг үнэндээ манай төрийн бүтэц бол үнэхээр данхаацсан байгаа. Тэгэд манайхан тэгэл нэг юм одоо төрөнөөс хойш хилээд байгаа тийм. Энэ засгийн газар ингээ мүлийгөөд байна. Уг нь ингээ хүмүүс уг нь ингээд эрс шийдэмгий ийм зоригтой алхам хүсээд хахад манай шинэ засгийн газар үнэхээр мүлийгөөд байна. Гэхдээ 10 хэдэн мянган хүн бишээ. Энд чи 20-30 мянган хүн 20-30% нь цомгтгол доо. Энд чи ядаад ах юу хийсэн бэ? Аргентинд хийгээд болоод нь шүү дээ. Дэлхий дээр хийцэн жишээ байгаад хахад тэр жишээг л зүгээр хуулбарлал хийчихэж дээ. Заавал ингээл өөртөө шин юм сэтгэх гээд ах шаардлагагүй шүү дээ. Тинчээ хийгээд болоод байна. Тинчээ үр дүн гарцсан байна. Тэрийг зүгээр хуулбарлал хийчихэлтэй. За тэгээ ямар ч байсан нөгөө нэг жоохон ч ихсэн нэг хүн цомгдох юм шиг байна. Нэг жоохон ч ихсэн нэг юм онцгой дэглэм зарлаад нэг ажил хиймэр аядах юм шиг байна. Тэгээд ямар ч байсан шинэ засгийн газар ажилдаа оржээ. За энэ 7 хоногт татвартай холбоотой асуудлуудыг бас хэлэлцсэн. За тэгээ улсын хурлын гишүүд юу ярьсныг сонсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр ямар нэгэн хүн одоо төр зур ажил хийдэг, машин тээврийн үйлчлэгээ үзүүлдэг энэ иргэний олон хуулийн зохицуултууд ороод ирчихлээр энэ болгоноос нь одоо нийгмийн даатгалыг нөгөө гэрээ байгуулагч этгээд нь 10%, өөрөө 10%, тэгээд хүн амын орлогын албан дотор нөөтийн 10% гэдэг ингээд 40% чухлаар нөгөө ажил алга болчихж байгаа байхгүй өөрөө шиггүй болчихж байгаа. Тэгэхээр энийг л одоо болий. Түүнээс биш ажилтан ажил олгогчийн хоорондын одоо хөдөлмөрийн харилцаанаас авдагаараа авъя. Ингэж одоо Монгол хүн хуваараа хөдөлмөр бизнес эрхлэх одоо амьдрах орлогоо олох ийм боломжтой болно гэсэн нэгдүгээр залт байж байгаа. За ямар ч байсан нийгмийн даатгалыг буулгая гэж байна. За дээрэс нь 7 хоногийн сүүлээр хувийн орлогын албан татварыг 1% болох хуулийн төслийг улсын хурлын гишүүд санаачлаад явж байгаа. За ялгаач шээ те. Энэ бол амар чухал. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр одоо хилцүүлэг болох үеэр тэмцэгч хануу бас юм ярьсан байна. Тэмцэгч ханаа. Одоо яг энэ асуудал хөндөгдөөд татварыг багасгахыг гэхээр төсөв ингээд хэцүү болчих штэ. Төсвийн орон зай хэцүү болчихноо. Яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Таны татвар ер нь хэр зөв зохистой. Одоо та хардаа ингээд гайдэр. За Монгол улс бол уул орхон их орн монон за өстой уул ургаагаас 80%-ийн төсөв бүрдүүлдэг гэдэг. Тэгээд биднээс тийм баг татвар 20% татвар авах юм бол тэрийг багасгачлаа. Бид уул ургаагаар 90% болгочихж байна. Тийм үстэй. Тэр илүү нүүрсийг зарч л да. Заавалчгүй энэний хэдхэн байгууллагууд арай ядж байгаа үндэсний үйлдвэрлэлийг дийж дамл одоо дээрлэгээл дасыг хаагаал татвараа нэмэгдэх ямар шаардлага байхгүй шүү дээ. Хэрвээ энэ бизнес эрхлэгч чинь татварын дарамт чинь багасчих юм бол бид нар цалингаа нэмнэ. Ойлгомжтой. Тэнд хүмүүс илүү их байр авнаа, машин авнаа одоо яадаг энэ эдийн засгийн чинь тэлдэг юм байна шүү дээ.
Ийм мангар юмнаас болоод одоо ингээл энд ирчээл захиад зовлонгоо ярил байж шүү. Одоо нөөдөө яа гэж бодож байна. Одоо тэгэл төлж төлөхгүй шоронд орно шүү дээ. Тэгээ хануугийн хэлсэн гол санаа юм байсан. Ерөөсө татвар төлдөг цөөхөн идэгээл шулаад ерөөсө тэднийхээ дарамтлаад өдөр шөнөгүй хааж хавчаал хариуцлагатай хүмүүсийгээ шийтгэл эсэргээрээ татвар төлдгөө тэ нөөт төлдгөө тэнцээ ингээд зөнгөрөөрөө явж байгаа хүмүүсийг болохоор ингээд орхичдөг ийм хоёр систем. Тэгээд хариуцлагагүй хүмүүсийгээ шийтгэсээр байгаад хариуцлагатай хүмүүсийгээ шийтгэсээр байгаад хариуцлагатай хүмүүс ч улам цөөрөөд шүү. Тэгэхээр татвараа буулгаад татварын бааз сүрээ нэмэгдүүлээ. Бүгдээрээ яг ижил тэнцүү баг татвар төлдөг болёо гэдэг санааг хэлсэн шүү манай ханаа. Энэ бол амар зүг санаа байсан. Тэгээд манайхаа татвараа үнэхээр буулгамаар байна. Яг үннийг хэлэхэд одоо яг үнэндээ за маш олон хүмүүсийн том компаниуд цалиа аваад ажиллаж байгаа. Энэ цалиа аваад ажиллаж байгаа хүмүүсийн бараг нийт цалингийнх нь 40% зүгээр татвар гээд авчиж байгаа. 40% гэдэг чинь бараг тална гэсэн үг шүү дээ. Хин ч энийг хүсэхгүй байна. Тэгээ эн чинь зөвхөн хувийн компанид ажиллаж байгаа хүмүүс биш. Эн чинь улсад ажиллаж байгаа иймч багшиж байгаа хүмүүсээс хүртэл авчиж байгаа маа. Энэ зөвхөн хувийнханд ашигтай биш ээ. Инфляц нэмэгдүүлэхгүйгээр иргэдийнхээ цалинг ойролцоогоор 10%-аар нэмэх боломж байна. Энийг л энэ хүмүүс яриад байгаа маа. Тэгээд татвараа буулгаач. Сангийн сайдын ярьж байгаа реформ бол зүгээр л юу байлаа шүү. Косметик байлаа шүү. Ийм бид нар хүсэхгүй байна. Дөрөвтэй, шийдвэртэй, мүлгэр биш юм хүсэж байна монголчуудаа. Татвараа буулгая. За энэ 7 хоногт нөгөө шин сайд мэд болсон хүмүүсээс ер нь гадуур юмны үн хэд байгааг асуужээ. 1 кг махны үн хэд байгаа? 1800 байгаа юу? 1800 10,800. Үгүй ээ, тийм асуултаа битэй асуултаа. Манай ихнэрс очоод асуучихцаа. Одоо Ухрын мах бол нэг 17,800 байгаа. Бах хурлын мэдлэг байх юм би ч одоо тариач юм шүү дээ. Талах ямар талаас шалтгаална? Одоо талах тэгэл янз бүр шүү дээ. Маш олон төрлийн талах байх шүү дээ. За 1500-аас 3000 хооронд байгаа. Нэгдүгээр гурил 1200-аас эхэлж байгаа. Дээд гурил 1500 гарсан байгаа. 1 кг мөхрийн цул махны үн 25-аас 30 мянган төгрөгт хүрчээ. Атар талах 2500, нэгдүгээр гурил 2200 орчим төгрөг, 1 кг цагаан бодооны үн захууд дээр хамгийн хямддаа 4000 төгрөг байна. Инфляцийн түвшин хэд байгаа вэ? Инфляцийн түвшин нэг 11.2 таа. Инфляцийн түвшин хэд байгаа вэ? 8.3. Гэхдээ тэгэл инфляц янз бүр шүү дээ энэ чинь. За чадна мэдээ сая одоо яг хуралдаа явж байна. Инфляцийг барихын тулд бодлогын өргөө бол өсөх эсвэл одоо барих гэдэг хоёр арга хэрэгсэл байгаа. Инфляц ч одоо эрэлт нийлэлт доолдоор явж байгаа шүү дээ. Эрэлтийн багасгаж байгаа үг болно. Улсын төсвийг эрэлтийн багасгаж байгаа гэж болно. Тэгэхээр бас тодорхой хэмжээний инфляц чинь бууруулах сөрөглөл үүсгэх. Махны үн 1800 гэж яасан. Тэгснэ амар банцна уг нь ихсгээд байгаа бохот 1800 гэснэ биш ээ 10,800. Хитоо юм бэ. Тэгвэл мэдгүй хаварч үгүй намарч ингэж амар хямдрахгүй байгаа шүү дээ. Нэг за бүр хямдхандаа нэг 16-7 мянган хүрж байгаа хоньны мах шүү. Үхрийн Монгол хизээч 10 мянган руу хүрэхгүй байгаа. За тэгээд сая бол харж чинь тэгээд манай дарга нар бол амьдралаас тасарсан байна. Тэгээд шин сайд нар маань нэг иймэрхүү амьдралаас тасархаа хүмүүс сонгогдчихтэй манайха одоо яа манай амьдрал болоод хэцүү болох нь да. Хэцүү ч юм уу. Ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ эхлүүлж болсон байна. Сайн бацхан уу намайг ихтэй хүн гэдэг. За мэрэгжил бол уг нь компьютерийн мэрэгчлэлтэй хүн. За одоо болохоор макрем буюу уран зангилаан харууллаа. Одоо юм хийж байна. Макрем улаач гэж хэлж болно. За тэгээд өөрийнхөө нэг жижигхэн мөрөөдлийн газрыг үүсгэн байгуулчаад тэрэндээ одоо жигхэн 5 дахьтай бүстэй ингээд ажиллаж идэх юм байна. Тэгээ эхлээд урлан байж байгаа. Дараа нь тэрийгээ жоохон ахиулаад дэлгүүр болгоод тэгээ ингээд явж байгаа. Би ч өөрөө бас нөгөө кофенд аягүй дуртай. Урлан дээрээ ингээд нэг жижигхэн өөрхөн кофений машинтай тэрийгээр яг ингээд кофегоо чангаал кофегоо уугаад юмас өвчээр ингээд суудаг гэсэхгүй. Тэгээд тэгж явж байгаад нэг өдөр кофегоо ууж байхдаа
ер нь кофетойгоо яаж холбож болох вэ гэдэг санаа орчихгүй. Тэгээ бодож байгаа л ийм кофе шоп байж болох юм байна. Тэгээд тогтчлт бүх юм гоё юм гараар хийгдсэн, гар урлалаар тий гар урлалаар төгчүүлсэн. Тэгээд тэр дотроо ингээд гар урлалын бүтээлүүдэд зарчиж болох юм байна. Өөрөө ч гэсэн юм аягаа суучж болох юм байна. Хүмүүс ирээд гар урлалынхаа юмыг хийж иж болох юм байна. Ийм уралдантай байх хэрэгтэй юм байна. Тэгээд тэгж явсаар гал одоо яг энэ газраа вичээд байгаа юм. Тэгээ манай дээр одоо нийтдээ 18 өөр урлаачийн юмнууд байгаа. Та хэд ингээд нөгөө дуртай юмаа цаашаа үргэлжлүүлээ хийгээ явъя гэвэл орлоготой байх хэрэгтэй үнд тулд та хэд худалдан авах чи хизээч гомдоож болохгүй. Танд итгээд нэг худалдан авалт хийж байгаа хүний одоо сэтгэл зүрхийг те үнэхээр баярлуултал хүлээлтийн бүр ингээд 200% хэдэн хувь давтал нь юм хийж өгч байгаараа. Тэгвэл заавал дахиж худалдан авалт орж ирдэг шүү. Тэгээд тэгж чадвал одоо гар урлалаа ингээд бизнес болгоод явах боломжтой гэж хэлээ да. Ваа, гоё. За энэ их тайм гэж залуу сүлжмэл гар ийм сүлжмэл урлаг хийд юм билээ. Тэгээд гоё санд би пэйж руу нөрөөсөн чинь ийм гоё том сандал хийд юм байна. Хувц хийд юм байна. Ийм гоё юм авжуур хүртэл хийд юм байна тий. Тэгээд энэ манай Монгол залуучууд үнэхээр креатив, үнэхээр бүтээлч байна. Тэгээд инх таймда бүгдээр дахиад алгаж шийдгөө. Үнэхээр гоё шүү. Гэхдээ бид нар аягүй сонирхдаг эмэгтэй хүн хийдэг гэж бодсон чинь эрэгтэй хүн тэрсмаа юм сүлжмэл урлагаар бүр ингээд амар гоё нарийн хийж болт юм билээ. Тэгээд баяр хүргэе. За ингээд энэ 7 өдрийн weekly show-гаар өндөрлж байгаа. Амар урд дуусч байгаа үстэй. Амар урд дуусч. Юу вэ? Чи яг тий цаг жоохон гарантай явсан байна. Тэгээд ямар ч үсэн шинэ засгийн газар байгуулагдлаа. Уг нь яг засгийн газар байгуулагдахаас өмнө ярьж исэн юмнуудаа жоохон зөрөгтэйхэн хийгээд өгөөсэй л гэж хүсэж байна. Тэ? Магадгүй хизээ огцрохоо мэдэхгүй шүү дээ. Энэ хугацаанд үнэхээр татвараа тултан буулгаад за дээрээс нь засгийн газраа уг нь тэ 2хон сайдаар биш тэ 5 6 сайдаар тэ 7 8 сайдаар буулгаад яг нэг ийм яг иргэд юу хүсэж байгаа гэхээр ийм зөрөгтэй алхам үсээд байгаамаа. Дарганараа татвараа буулгахдаа зөрөгтэй буулгаад өгөөч. Битээ нэг ийм үлгэн салган нэг ийм косметик. Яг үнэхээр одоо энэ төрийн албаныхныхаа бууламаар одоо цөөлмөр бол үнэхээр том тоогоор буулгаад өгөөч. Ингээм бол Монгол улсад энэ өнөөдрийн хэцүү байгаа эдийн засгийн үед үнэхээр хэрэгтэй байна. Энийг хийгээд өгөөч. Иргэдийнхаа хүсэж байгаа юмыг л хийчихэж дээ. Өөр юу ч хүсэхгүй байна. Та чи тэрний төлөө сонгогдсон өстэй манайхаа. Тэгээд сөрөг хүчээ ямар ч үсэн 40-лээ болоод авсан. Энэ бол амар том амжилт шүү манайхаа. За тэгээд дараа 7 хоногт эргөө уулзцгаая. Амраас weekly show сөрөг хүчтэй хийсээр болно. Сөрөг хүчин сүчил нэмээ. Яа. За тэгээд манай шоутай эргэн холбогдороо баярлалаа манайхаа. Баяртай хайртай шүү. Миний нүдний утаа амьдсан байна.